Хөгжмийн ертөнцийн ноён хориглолтын цугларалт эх 6 дугаар сард болох гэж байна. 2017 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа энэ наадам жилээс жилд хүрээгээ тэлж байна. Тухайлах юм бол энэ жилд гадаадын 16 хамтлаг уран бүтээлч, дотоодын 98 уран бүтээлч нэгдэж нийт 114 уран бүтээлч 5 өөр өнгө төрх бүхий тайзнаа нэгдэж Хуура музик фестивалийн 10 жилийн түүхэндх хамгийн том бүрэлдэхүүн хамгийн өргөн цар хүрээтэй наадмыг бүтээхээр болжээ. Одоо яг нөгөө хөгжлийнхаа түвшинд явж байгаа учраас нэг хэсэг бол одоо ингээд тоон хамаагүй үзэгч дүүрэх л одоо ингээд явдаг байсан. Одоо бол одоо тоглолтууд, фестивалууд маань илүү зохион байгуулалтанд анхаарах цаг нь болсон баг. Дээрээс нь одоо тоглолтоос гадна үзэгчдэд 5 тухтай байлгах, тэр үзэгчдийн анх дахь хэрэгцээнүүдийг хангах хэрэгтэй болох гэж харж байгаа. Одоо төв хазтай ихний түвшинд өрсөлдөх боломжтой хөгжмийн наадам гэж харж байгаа. За цаашлаад одоо олон улстай гарах энэ төлөвлөгөөтэй. За төр засгаас одоо бид нар дэмжлэг гэвэл одоо бодлогоор л дэмжих байлгүй дээ. Тэгээд одоо зарим одоо фестивалууд бол одоо зам тавиулсан, тог татуулсан л сурагтаалт нь лээ. Тэгээд яг ижилдэг одоо алагчч үзэхгүй байгаасай л гэж хүсэж байна. Хуура музик фестивал эх 5 жилийн хугацаанд Монгол шилтгэнд тогтвортой зохион байгуулагдахаар болжээ. Жил бүр чанар цар хүрээгээ нэмэгдүүлж олон улсын түвшний фестивал болгох зорилт тавин ажиллаж байгаагаа зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.